Манай. Байсан мэн. Алтан гэрэлгээ залуутай ярихсан. Би энэ. Сайн мэн минут. Би энэ Баатар гэдэг нэртэй хүн байгаамаа. За тийм ямар учиртай. За. Энэ Гамболд гэдэг танаа ах байдгүй те? За бод. Яасан. За. Энэ надаа нэг оны өмнө үр ширний асуудалтай юм аа. Ямар танаас мөнгө зээлчих юм уу? Гүй яах вэ? Мөнгө төгрөг зээлээгүй нэг ажил хамт хийсэн. Тэгээд би одоо мөнгө төгрөг авах хэвээр тэгээд тэрийг өгөхгүй дундаас нь идсэн юм шиг байна. Гэтэ тэр яах вэ минь дүү? За ийм болсон юм аа. Тэр мөнгө төгрөг авъя гэсэн чинь нөгөөс өгөхгүй юм шиг байна. Тэгээд би одоо ер нь чамаас би 85 оных чи 87 оных гэсэн чинь хоёулаа зэцүүл юм байна баг тий. Тэгээд гол нь дургу өрөөд дасганы овооны урд зүгээр уулзчих гэсэн бохоггүй орой уулзаад үзчих гэсэн чинь би бол одоо настай хүмүүнг одоо хүн амьтанд зодтолдог нас өнгөрсөн чи манай дүүтэй уулзч чаддсан бол гэж тэгж байна. Тэгээ би дүүгийнхаа дугаар өгчих гэж залгаал байж байна л да. Би чамтай уулзах гээд байна л да. Чамайг яг яахыг харъя гэж бодоод тий. Чи дүүгээр баян дэх дүүргийн цагдаагийн холбоор хэлцтэй үднэр үл. Өгчөө би бол цагдаа магдайг бол би новшруул бол хангалттай новширчин л да. Зүгээр гол нь нэгэн эсрэг нэг зүгээр надтай үзчмээр тийм банд байна уу гэж ярьж ин л да. Дасганы овооны доор. Асуу идчмаар юу гэнэ? Одоо нэгэн эсрэг нэг үзчихэр хүн байна уу л гэж би зүгээр уурандаа ярьж ин л да. Утгын цаанаас юу яриад байгаа юм биш таам чи. Чи бол зүгээр хараад хэлэхгүй ярьчихсан юу? Хараад хэлэх юм бол би чамайг гүлэг гэж бодож шүү. Тийм үү? Тий. Тийм үү? Тий. Өш. Чи ер нь чи дасганы овооны доор би хүмүүстэй үздэг байхгүй нэг эсрэг нэг. Ер нь бол ихэвчлэн тэнд бол цуснуучтай нь хольж одоо тэнд бол цагдаа сэргийлэх байхгүй. Ер нь хүн амьтны одоо нүднээс хол аятайхан л да. Дасганы овоо гэж мэдхүү. Нарны титэм баян бүрд. Би тэгвэл чавруу нэг улгаач явуулчих. Ир хүн шиг намайг байж чадахгүй. Өгшөө би заа юу чи намайг энэ Дэнжи мянгад таних уу чи? Дэнжи мянгад таних. Чи Хүлүү Гамбагийг сонсч ирсэн үү? Хүлүү Гамбаатар гэдэг намайг одоо Гамбаатар гэдэг байхгүй юу? За би бол гидс мэдсээ бол хүлүүлж ирсэн юм уу? Тэгээд намайг хүлдэг, ер нь хүний хүлдэг гэж ярьдаг л да. Би тэгээд одоо ер нь хүмүүстэй ер нь үзтээ. Одоо ягаад тэгэхээр энэ өөртөө хүмүүсийн өмнөөс ч юм уу нэгэн эсрэг нэг одоо ер нь бол цагдаа гээд одоо хүмүүс их новширдаг болцсон байна. Тэгээ яг тохиролцож байгаа л нэгэн эсрэг нэг би бол үздэг аахгүй. Тэгээ чамааг бол гайгүй байрлдаг байдруу энэ төр гэсэн тэр тусмаа надад бол аятайхан байна л да. Сонирхолтой биш үү? Гэхдээ би чамтай болгоо ивт. Би бол нэгэн эсрэг нэг үздэг. Энд чинь бол яг тулаа ирчүүдийн тулаан байхгүй. Зүгээр уцын цаанаас хараагаал, вистаалн, лалраа эндээ гол юм шиг. Зүгээр гоё уулзаад. Тэрчи би бол томрохгүй. Би бол чамаас ах юм байна. Би ахын чамаас бол томрохгүй. Хараа юу шилдэв би чи миний ах ойлцоо. Би чамд бол томрохгүй. Би чамайг уцын цаанаас хараахгүй. Би тийм хүн биш байхгүй. Зүгээр уулзаад хувцас тайлал гар барайл шууд үздэг хүн байхгүй юу? Тэгэл би тэр хүний одоо заавал 3 одоо нүхнээс нь цус гаргана, хамарнаас нь, амнаас нь ч юм одоо заавал жихнээс нь ч юм уу тийм 3 нүх одоо 3 нүх гэж алдартай да. Би бол миний зохиолтой бол заавал 3 нүхнээс нь цус гаргаж ич би бол амардаг одоо ийм хүн байгаа юм л да. Чи зүгээр инээж л байна л да. Одоо энэ хас бүлгийн залуучууд байна. Чи юу яриад байгаа юм стам юм дөрнөөс чамд дуу сонсоодсон чи одоо ийм стам. За намайг хүлэгчл гэдэг юм да. Хүлэгчээл гэхэд бол дээ. Стам чамайг мэдчихүү сонсооч юм л стам нэ. За тэр яах вэ гэж хараал мараал яах вэ заяа. 8 цаг гэж дасганы овоон дээр өөрөө юм уу эсвэл нэг өрөөл одоо хамгийн сайн үздэг те зодтолж чаддаг гэсэн тийм хулгайчаа явуулчихдгөө. Чи ямар хоо фестивал вэ? Төхөө зүгээр би чам тэрийг л хэлчихсэн. Чи нааш хүрээтрээ би энд ресторан юм ийж энд хүрээд. Дасганы овооны дор гол нь юу байгаа вэ гэхээр сүүлд нь чиний цус мусыг цэвэрлэх тэр салбитиг тэр бэлэн байдаг байхгүй юу? Амар байдаг. Амар байдаг байхгүй да. Чи тэгээд танаа ах чи муу юм бэ? Гамболд гэдэг энэ банд. Чи юм уу стам юу гэдэг юм. Чи юу чамд ямар амттай стам. Миний дугаарыг чамд өгсөнд бол болов шүү. За чамтай яриад гисэн 90 хүн шиг. Чи тэгээ 90 хүн шиг ярихгүй өөдөөс ингээл худлаа инээгээл таахалцаад 8 цагт уулзах юм уу гэж би чамайг. Чиний ямар үчигтэй. Чи миний зүрхний өвчин хөдөлгүүл би чамайг яста чигэн би чамайг хаалт хүн хоёр зодолж байгаа юм шиг юм болно шүү миний дүү заа юу. Яа. Ямар гой юм ярьдаг юм чи. Чи хүрээд ирэх юм уу чи? Би энэ ч юм хэлээд штэ. Яа хаана уулзах юм. Дасганы овооны дор уулзъя гэж штэ банд минь чи одоо ямар олон хүн бэ? Чи яасан том хэлтаа вэ? Чи дасганы овооны доор 8 цагт уулзъя гэж би чамайг. Чи ингэж ярьдаг одоо харуулахгүй штэ. Би өөрөө санахгүй. Чи тэгвэл өрөндөө чи тэгвэл юу ач? Чамаа яран тайхаад байна штэ. Чам утсын цаанаас хүн дарамжтай ямар овоо юм. Би дарамтлаагүй. Би чамтай зүгээр л уулзъя гэсэн заяа. Би бол угаасаа зодоо хийгээ сурцсан гаралтай. UFC гэдэг тулааныг би бол орой ойлгоо зургатаар үздэг юм гар байна л да. Чиний UFC мессеж чага таваахгүй ш. Чи жоохон тулаан мулаантай ер нь кино минь үздэг үү чи? Үздэг үү гэж.
Би өсвөл готголтой гэж чиний хэлбэр хүүлтий. Хоёул тэгвэл өгшөө уулзаад хүлэлцээ л да тэхүү. Тэгээд чи хүрээд ир заяа. За хоёул ингэж тохирё. За 90 хүн шиг тохирё заяа. За би наа чи очие заяа. Наа чи харин үзчмээр тийм хүнээс далдмал нуугдчмаар тийм газар байгаа мó. Тийм байхгүй чи зүгээр дугаа хүрээд ирээ. Гайгүй өгшөө. За мань тэгвэл нэг цаасны утга аваад очие заяа. Тэгээд чи юу ч яасан байхгүй авчих. За алтан гэрлээ ингээ тэгвэл заяа. Чи зүгээр надтай зодоо хийж зүгээр зодуулж ийснаас те зүгээр юу яаж болно штэ. Манай баашиг шавардаад өгч болно штэ. За. Хоёлаа өгшөн тэгвэл Тэнгис кино театрын үүдэнд уулзчих тэгвэл. Би тийш явах надад цаа болох би энд нэг ажилтаа энэ зүг хүрээд ирсэн. Хоёлаа эхлээд Тэнгис тэгвэл уулзчих. Тэнгис кино театрын үүдэнд уулзчих банд минь хөөе. Шалдан банд минь. Ямар ийгүү фестивалч. Тэг хүрээд ирээ. Чи манайхаа хүүлэгчгээ таних уу хүүлээ гэж хүмүүс дуудд юм да. Би ч юм мэдчих юм. Энэ жоохон бартамаар сонирхдаг юм шиг. Хөш хөшөө хүлээ гэж сонсогдоод байна уу юу? Хүрээд ирээ өгшөө. Хүлээ мүлээ гэж андуур хүүлээ шүү заа өгшөө. Хүүлээ гэдэг юм шиг. За. Өгшөө маань өгшөө яваад чи ой Тэнгис дээр хоёлаа дараа нарийн уулзаад нэг зүгээр яг зодтолсон хүмүүс анд найзууд болдог гэсэн ганц кино үзүүл яаж ин 3D кино. Би ч юм кинонд хайцаа чи хүрээд ирээ. Попкорн даах юм уу? Чи тийм үлэн гацсан юм уу? Хоёлаа тэгвэл өгшөө хоёлаа тэгвэл кино үзчихэд оройн ганц юм уугаад бааранд ороо буудалд хамт хончий тэгвэл. Чи тэгвэл хүрээд ирээ өгшөө. Буудалд хамт хонох юм уу тэгвэл? Буудалд хонох юм хамт. Чи юм яагаад гад истаа наагур шараа цороод чи хүрээд ирээ юм шиг. Үсээс буудалд хамт хонох юм уу хэлчихэж тээ. Хүрээд ирээ зүгээр. За сайн байна алтан гэрлээ. 20 минут хүргье. Пэс Мамбо гэд нэвтрүүлгээс өөртөө чи холбогдсон байна. Нэвтрүүлгээс ярьж байна. Сайн байна уу? Ямар хэвгүй нэвтрүүлэг вэ? За энэ бол одоо хүнээр тоглолтог нэвтрүүлэг байгаа маа ингэж одоо уурын чинь бас нерв чинь бордог. За тэгээ гамбол тэгээд ах чинь одоо гамбол тэгээд ах чинь тоглууллаа. Би тэр одоо төлөвлөж одоо өөрлөө чи ярьлаа. Тэгээ ахтай хандаад юу гэж хэлэх вэ? Ядралтар өөрийн яг тийм байдалд орсон уу гэж бодлоо шүү. За нэг нөхөртөө үзэх гээд байна. Тэгээд өмнөөс нь үзье л гэж бодов. Чи одоо ямар амар нэрдэг юм бэ? Би тийм сонсог болохоор гайхаад байхгүй. Хүүлүү амбаа гэсэн. За алтан гэрлээ энэ бол Пэс Мамбо нэвтрүүлэг байлаа. Тэгээд гамбол тэгээд ах руугаа яриараа. Энэ бүхэн бүгдээ тоглоом байлаа. Биднийг уучлаарай. Одоо гамбол дахтаа хандаад юу гэж хэлэх вэ? Хариу мариугаа авах уу? Одоо өөрөө чинь тоглолцлоо шүү дээ одоо. Зүгээр. Тэгээд энэ бэлт орсон байсан бол байсан гэж бодлоо тусах гэж бодож байна шүү. Ах нь болохоор миний төлөө юм сэтгэлтэй сайхан дүүтэй байх сайхан байдаг шүү. Уул шиг нөмөртэй дүүтэй байх сайхан байдаг шүү. Дүүтэй хайртай шүү гэсэн үгийг дамжуулсан байгаа. За баяртай. Ах руугаа яриараа. Пэс Мамбо нэвтрүүлэг.